Сайн байцгаана уу? За, унгар хэлний нэг бяцхан дүрм үзүүлье. Унгар хэлэнд хэрвээ үг богино оогоор төгссөн бол энэ манай Монголын А үсэг боловч унгар хүмүүсийн хувьд О үсэг богино оогоор төгссөн бол залгуур авахдаа урт А болдог. Дээрээ урт зураастай байх юм бол А болдог. Яг үүнтэй ижилхэн хэрвээ үг богино Эгээр төгссөн байх юм бол бараг А гэж дууддаг, айраг гэхэд ордог. Тэгхийн бол залгуур авахдаа дээрээ урт зураастай болж хувирдаг. За би одоо жишээ үзүүлье. За сургууль гэдгийг унгараар ишкола гэдэг. Ишкола гэдэг дээр бон гэд тэрэн дотор, энэн дотор буюу манай Монголын үг оршихын залгуур дээтэй залгуурыг залгахад сургуульд болно. Сургуульд гэхийг унгараар ишколо байжгаад сүүлийнх нь он урт А болоод ишколабон болно. За яг үүнтэй адилхан офис гэхийг унгараар иродо гэдэг. Иродо тэрэн дээр дээтэй залгуур залгахаар офист гэвэл иродо байжгаад ирода болно. Сүүлчийнх нь он А болно. Тэгээд бон залгуураа залгана. Ирода бон. За дахиад жишээ үзүүлье. Маша гэвэл үлгэр гэсэн үг унгараар маша. Тэрэн дээр дээтэй залгуур залгах юм бол үлгэрт гэх юм бол маша байжгаад машэ гэд урт зураастай болоод байна. Үлгэрт гэвэл машэ байна. За синжтэй аяга гэхийг унгараар богра гэдэг. Богра. За синжтэй аяган дотор гэх юм бол бан залгуур залгана. Тэгээд богино Э-н дээрээ урт зураастай болж хувирна. Богрэ байна. Синжтэй аяганд гэсэн үг богрэ байна. За энэ мэтчлэн унгар хэлээ эхнээс нь цэгцтэй сурмаар байвал манай унгар хэлний сургалтанд хамрагдаарай. Бүртгэл байнга тасралтгүй явагдаж байгаа шүү. Дэлгэрэнгүй мэдээлэл миний Facebook профил дээр байгаа. Унгар хэл оюуката.